Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд IIB буюу Солонгосын нийгмийн нэгдсэн хөтөлбөрт хэрхэн бүртгүүлэх талаар тайлбарыг хүргэх гэж байна. Энэ хөтөлбөр нь Солонгост амьдарч байгаа гадаад иргэдэд зориулсан сургалт бөгөөд нийт 1-5 хүртэлх түвшнөөс бүрддэг. Хөтөлбөрөө сонсож дуусаад шалгалт өгдөг ба та уг шалгалтандаа тэнцснээр визээ сонгуулах, F-виз буюу Солонгост оршин суух виз авах, цаашлаад иргэншлээ солих хүсэлт өгөхөд хэрэгтэй аль бие усны гэрчлэгийг авдаг байгаа. Уг хөтөлбөрт бүртгүүлэх 2 арга байдаг ба нэгдүгээр арга нь хэрвээ та TOEFL-ийн оноогүй бол урьдчилсан шалгалт өгөөд энэ солонгос хэлний түвшин, солонгосын нийгмийн тухай мэдлэг, эдгээрийг шалгах ба тохирох түвшинд хуваарлана. Хоёр дахь нь хэрвээ та хүчинтэй TOEFL-ийн оноотой бол шалгалт өгөх шаардлагагүй. Та өөрийн TOEFL-ийн түвшиндөө тохирсон түвшнөөсөө шууд ороод хичээлээ сонсож эхлэх боломжтой. TOEFL-ийн 5 эсвэл 6-тай бол та хамгийн дээд түвшин болох 5 дугаар түвшнөөсөө шууд сонсож эхлэх боломжтой. Бүртгүүлэхийн тулд та энд гарч байгаа линкээр гишүүнээр нэвтэрч Саахай Томхо програм шинжон хэсгээс бүртгэлээ илгээх боломжтой байгаа. Хип яагаад чухал вэ гэвэл TOEFL-ийн оноо шиг хүчинтэй хугацаа заадаггүй ба та хичээлээ сонсоод шалгалтандаа тэнцээд гэрчлэгээ авснаар уг гэрчлэгээ байнга ашиглаад явах боломжтой сумгах шаардлагагүй гэсэн үг. Хэрвээ та цаашдаа Солонгост удаан хугацаагаар ажиллаж амьдрах төлөвлөгөөтэй байгаа бол энэ хөтөлбөрийг эртнээс цаг завандаа тохируулан сонсоод шалгалтаа өгөөд гэрчлэгээ авахыг зөвлөе. Ингээд та бүхэндээ амжилт хүсье.